одоо бидний энэ байгаа зогсож байгаа эсвэл энэ хэсэг 61 оноос хойш тий үн саясан хэсэг. Энэ хойдлын 2 дугаар станц 61 онд ашиглалтанд орсон. Одоогийн Power China компани барьсан гэж одоо тийм архивын материал байт юм байлээ. Одоо бол цахилгаан үйлдвэрлэл нэг 22 мегаватт үйлдвэрлэж байгаа. За дулаан үйлдвэрлэл нь болохоор хэдэн мегаватт хэлээ юм ба? Ерөнхий инженер ТЭЦ2 ерөнхий инженер. ТЭЦ2 ерөнхий инженер танаа дулаан үйлдвэрлэлийн хэмжээ чи хэдэн мегаватт байгаа вэ? Жилд 65 гекалор тий. Одоо энэ баригдах юм бол цахилгаанаар 300, дулаанаар 370 гекалор. Манайхаас өөрөлдвөл 6 дахин 7 дахин илүү гэсэн. За тэгвэл дарга одоо ингэнгүүт энэ анх төсөл дээр бид энэ газар чөлөөлөлгүй энэ бүсэд хийчихье. Үнсээ зайлуулъя гэжсэн. Тэгээ бид нар төсөл тэзүүтэйгээ ингээд танилцаа явсан чинь энэ зай багтахгүй болоод энэ улаанаар татсан хүрээний дотор баригээд тэгээ газар чөлөөлөлт ингээд дууссан. Одоо ганцхан энэ яга харагд эдрийг ингээд бүгдийн чөлөөлсөн. Энэ зам биш. Энэ бол цаанаас орж ирж байгаа зүгээр замын төлөвлөлт. Одоо энэ үлдчихэд байгаа. Өөрөөр хэлбэл энэ олон аж ахуйн нэгжүүдээс ганцхан аж ахуйн нэгжүүд тэр сэндвичэн барилгатай хэсэг байгаа. Энэ хавар барилгын ажил эхлэхээс өмнө ер нь чөлөөлчихнө. Ингээ газар чөлөөлтийн бол асуудал болж байгаа. За нийтдээ энэ өргөн 250 м, уртаашаа хэдэн метр үлээ? 600 м ийм үнсэн сан байгаа одоо энэ газар дээр бидний зогсож байгаа дээр. Тэр энэ үнсэн санг бид нар нийслэлийн орчмын ухагдсан карьертай газар зөөх ажлыг энэ 2 сарын 15-наас эхлүүлэхээр ингээд бэлтгэл ажил хийж байгаа. Өөрөөр хэлбэл энэ чи юу гэсэн үг шүү дээ. Нийтдээ одоо 65 жил энд хаягдсан ажилтсан үнсийг бидэд ингээд зөөгөөд хавар одоо яг үндсэн барилга угсралтай ажил хийгэр байгаа. За одоо 2 сарын 15-наас эхлээд энэ 65 жил хураасан үнсийг зөөх ажил хийгдэнэ. За 4 сарын 11-нд 2 сарын 15-наас. Одоо энэ өрөмдлөгийн машинууд ирсэн нөгөө доошоох өрөмдлгүүдийг хийж хэдэн метр бид нар ухах гэдэг эдгээр нөгөө юуны куб метрийн хэмжээ гаргах гэж байгаа. Инженер геологи ажлууд хийгдэнэ. За яг албан ёсоор барилгын ажил бол энэ оны 4-р сарын 21-ний өдөр эхэлнэ. За 7 сарын 22-нд гэхэд зуухны угсралтын ажил эхэлнэ. За энэ оны 12 сарын 21-нд гэхэд турбин генераторын угсралтын ажил хийгдэнэ. Турбин генератор захиалсан. Захиалцсан. Өөрөөр хэлбэл эдийн хэрэгцэл бол 100-аа загтсан. Турбинээ загтсан, генератороо загтсан, трансформатороо загтсан. Өнөөдөр турбин бол турбин генератор шоолгож байгаа. 100-аад тэзүүн сайхгүй. 100хан дээр тэзүүн дээр энэ ингэсэн дарга бүр их багнуурын нүсэд яаж Төмөр зам. Төмөр зам энэ дөрвөлөө орж ирж байгаа толгойд төртөнөөс орж ирж байгаа төмөр зам байна. бид нар нэмэлт ийм зардал гаргасан дарга. Энэ 4-р цахилгаан станцын үнс зайлуулах сан дээр нийслэлээс хөрөнгө гаргаад тийм ээ. Нэмэлтээр дундын ийм үнсэн сан байгуулах ажлууд одоо хийгдэж явж байгаа. Ер нь бол энэ агуулах шүү дээ. Агуулах энэ нүүрсэнд бол энэ битүү юм агуулах байх. Агуулгаас гараад каньерээр яваад нэг дамжуулаад дараагийн каньерээр 70 каньер. Нэлээд хэдэн жилийн өмнө хийгдсэн байсан тэзүүг бид нар төр хувийн хвшлийн түншлээ хийсэн. Тэн Тий, бид нар хийсэн. Тэгээд энд бол өөсөө яг хамгийн сүүлийн үеийн шатцад технологитой 100. Одоо энэ яндангийн өндөр нь ч гэсэн бага байгаа. Манай энэ тест дүрийн яндангийн өндөр 250 байхад энэних 180, 150 орчим байгаа. Өөрөөр хэлбэл шатлалтын таны хэлж байгаа яг зөв байхгүй юу? Вагон гисгээгчээр нүүрсэр нь багнуур шивэова бөөрөлжүүтийн нүүрсийг холигчтой. Тэгэхээр тийм хүндрэл бол хажсангуу гайгүй. Тэгээд сүүлд нь стандарт орчуугийн зовхон нарийн байгаа. энэ тэгээд нөгөө 152 шугам critical гэдэг технологи тийм ээ. тий. Өөрөөр хэлбэл агаарт гаргаж одоо энэ 4-2 энэ шиг орчин дээлтэй. харьцангуй байгаль орчин дээлтэй технологи. Бүрэн шаталтай учраас өөрөө шиг гэн капцул өндөртэй. Тэгээ утаа багтаа. Утаа бол баг тий. 90-ийн адилхан. Тэгээ бидний төлөвөө бол 27 оны 11 сарын 15-нд 100 турбины туршилтаа эхлүүлээд 28 оны цагаан сарын үеэр төслийн 1-р блок тэгээд 5 сард төслийн 2-р блок буюу ингээд нийтдээ
цахилгаан эрчим хүчний чадлыг 300 мегаваттаар дулаан үйлдвэрлэлийг 340 гигакалори цагаар одоо үйлдвэрлэх ийм 150 тий. Одоо бид нар чинь 150-аас том би одоо эрчим хүчний биш боловч энэ 90 үлзийн төртөө их удаа яваад эрчим хүчний ойлголт төрөд болчиход байна. Юу гэхээр энэ нөгөө манай хос хэлхээ шугам нь 150-аас том блокор хийхээр дахиад бид нар шугамын дамжуулах шугамын өргөтгөл хийх шаардлагатай болчихсон. Одоо байгаа тоноглолтоо тохируулаад хийхэд эдний хийж байгаа юм бол хамгийн тохиромжтой 150 2 блок. юугаар хийх гэсэн үг тий. Дамжуулахаар. Эрчим хүчний яам нэг үүрэг хүлээсэн. Энэ нь юу гэвэл эндээс үйлдвэрлэгдэж гарах дулаан цахилгааныг цааш нь өргөтгөн дамжуулах юм а. Эрчим хүчний яам энэ 26 27 онуудад нэмж өгсөрнө гэдэг ийм үүрэгтэй тийм ээ. Тийм. Ерөнхийдөө дулааны шугамын үндсэн магистрал шугамын холболт нь бол харьцангуй. Одоо ТЭЦ 4-өөс гараад хотын сүлжээнд нийлүүлж байгаа шугам руугаа шууд холбогдчих юм. Дамжуулах шугам дээр болохоор одоо бас үндсэн ТЭЦ 4-тэй холбогдож байгаа 220 шугам руу бас бид нар холболтыг. Энэ бол яг газрын асуудал нь бол тодорхой, тараас нь тодорхой болсон. Тэгэхээр холболтын дэд бүтцийн холболтын асуудлууд нь яг энэ төсөл дээр бол харьцангуй гайгүй. Тэгээ хотвол эднийхтэй нэг зүйл дээр бас одоо ойлголцохыг хичээж байгаа. Тэр юу гэхээр би бол эрчим хүчний яамд ямар санал тавиад байгаа гэхээр ТЭЦ 2-ыг ТЭЦ 5 ашиглалтанд орсны дараа ТЭЦ 2-ыг унтрааyaa. Унтраагаад зөвхөн дулаан үйлдвэрлэлээ хийя. Хот орчимд цахилгааны чадал үйлдвэрлэх олон төслүүд явж байгаа учраас удирдлагын чанартай зөвхөн баруунаа ингээд төвтөөгөө хангадаг том дулааны станц өрөө цааталт нь амгалан дээр бид нар нэг айлтай 10 га газрын зөвшөөрлөл хийж байгаа. Тэр бүтчих юм бол амгалан дахиад дулааны өргөтгөл хийчих юм бол наашаага сансар туулжамбаа хүртэлх дулааны үйлдвэрлэлийн чадал нэмэгдэж байгаа. Тархмал хэд хэдэн их усруудаар бид нар тендер зарлах гэж байгаа. Дэнжин мянган 93 мегаваттын дулааны хийн дулааны станцын тендер зарлах гэж байгаа. Одоо энэ 5 орсноороо энэ хавийн энэ хэлхээ энэ нүд сайжирч байгаа. Одоо энэ нөгөө баян өшөө толгойтыг орон сууцжуулахад хамгийн чухал ач холбогдолтой юм бол энэ 5 дугаар станцын төсөл болж байна. Одоо Баянголын яамд маш олон том орон сууцны хороолууд баригдаад эхэлсэн. Одоо жишээлбэл Солонгосын Экзим банкны санхүүжилтээр 2008 айлын орон сууц энэ 2027 оны наадмаар ашиглалтанд орох. Гэтэл өнөөдөр яг дулааны чадал маань ийшээ өгч чадахгүй юугээд өөрөөр хэлбэл бидний нөгөө өмнөх үед төслүүд нь хоорондоо уялдаагүй явж байсныг л одоо бас асуудал үүсэж байна. Одоо баян өшөөн дээр нөгөө та битэр очсон ногоон орон сууцны тий. Тэгэхээр энэ одоо 5 дугаар станцын хамгийн том ач холбогдол нь Улаанбаатар хотын баруун хойдлыг орон сууцжуулах дулааны хамгийн том ийм их усүр болж өгч байгаа. Одоо энэ маань 60 хэдэн жил энэ өөргөө гүйцэтгсэн энэ станц маань бол 5 шар хавийг хангаад дээшээгээ ханы материал те ингээ хангаа явж байгаа байхгүй. Москва оролдог гэх. Тэрнээс дээшээгээ ингээ бүрэн хангах, ийшээгээ энэ хойшоогоо бүрэн хангах ийм чадалгүй байсныг одоо энэ төсөл ашиглалтанд орсноор бид нар ийм боломж үрднэ гэж үзэж байгаа. Геологийн суурь судалгааны ажлыг бол бид аль хэдийн эхэлсэн байгаа. 136 цооног өрөмдөд цооногийнхоо репортуудыг зургийнхаа институт руу илгээгээд ажиллаж байгаа. Яг аль аль бүсгүйсээр энэ дулааны тооцоолоо саяхгүй төрүүлж байгаа ашиг туршлагууд гэдэг чинь дулааны тооцоол шугам сүлжээнийхээ ачаалал, чадлын ачааллаа тооцож ижил нь хойролтууд байж хаана нүр ишигтэй байх нь амгалангаа өргөдөх нь ойлгомжтой амгалангийн хэсэг өргөж байгаа юм чинь ТЭЦ 2-оос ийшээ 5 шарлуу нийлүүлж байгаа юм бол өсгөө хараа төрөл нийлж байгаа юм бол бас тийш шугамын ачаалал ямар байх нь өргөдгөл ямар байх нь тооцоолоо сайхстай болно шүү дээ. Инженер Ер нь бол одоо бидний ингээ хоёулаа болоод арж байгаа энэ ТЭЦ 2-ийн байшил, ТЭЦ 3, амгалан энэ байшлуудад дистрал нь л өөр болохоос ч дандаа өргөтгөлийн ажлууд шинэ станц барих нь бол цаг хугацааны үед ойлгомжтой байшлууд байна. Ягаад гэвэл нэг станц бариад нөгөө дутагдж байгаа хотын тэлэл дулаан хангамжинд хүрэлцэхгүй. Үйлдвэрлэж байгаа 600 тий. Тэгэхээр одоо бидний одоо энэ ч мега тодорхож байгаа. эндээс бол 300 гарна. 300 гарна. Тэгэхээр бол энэ бол тоолж юу ч биш байгаад. Амгалангийнх Тэгэхээр амгалан бол одоо 400 мегаватт. 400 гигакалори цаг одоо ажиллаж байгаа. Тэгэхээр ядаж тэр 400-аас дутхгүй хэмжээний шинэ их үсэг байна. Гэтэ нэг юм дээр бид нар харин ойлголцох өсөж байгаа. Ирүүлцээ. Тэр юугууд бид нар тархамлыг хийя. Газ хит маань босолсон хэд хэдий хийя гэж бид нар тэжүүтэй явж байгаа шүү дээ. Тэн дээр эрчим хүчний ам хөндлөн татаас өгж байгаа тохиолдолд тэр төслүүд амлах гэдэг. Өөрөөр хэлбэл төр хувийн хвшлийн түншлээ. Энэ дээр л хэдүүлээ нэг
ТЭЦ 2 дээр чинь бас юу ихнийг тооцоод байдаг шүү дээ. Газар тий хөлбөр. Тэгэхээр яг л өвлийн энэ хүйтний 3 сард л энэ том дулааны хэрэглээ бий болж байгаа. Тэгэхээр удирдлагын чанартай ажиллах хийн дулааны станцууд бол тодорхой зэвүүд бол заавал баригдахаар байна. Манай тэр тэзүү чинь 100% газын станц байсан. Тэрийг бид нар сүүлд өөрчлөлт оруулад хит памп газ хосолсон болёо. Агаарын температур хас 25-аас дотгош үед хит пампаар ажиллаад хүүтэрсэн үед нь газ хажуунаас нь ажилдаг ийм холимог тогтолцоотой болгоё гэж. Гол юм эрчим хүчний яамтай бид нар тариф дээр л ойлголцуулчихад байгаа. Одоо нөгөө хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх тэнд залуу шалгасан ч болсон. Хог шатах 34 мегаваттын станцыг бид нар энэ 4 сард эхэлнэ гэж хэлсэн. Одоо ингээд шүүхтэр гацаацсан. Айгүй инээдтэй үнслэрч бид нар 34 мегаватт гаргаа гэхэнгүүт энэ бод группийн нэг нөхөр 14 мегаваттыг нийлүүлнэ гэд тэрийг миний зөв гээд ингээд шүүхтэр гацаацсан. Тэгээ нөгөө хөрөнгө оруулагчтай за болио бид нар 100% мөнгө гаргах юм чи ийм эрсдэлтэй юм оролцохгүй ингээд яг ийм ойлгомжгүй байдал үүсгэж байна. Одоо тэгээд энэ дөрөв улс төр юм оруулахгүй шууд тахаад явах юм байна. Тэгвэл Харин 2000 оны үед Шивавагийн цахилгаан станцыг гацаасан. гацаасан. Дараа нь 5 дугаар цахилгаан станцыг GDF-с модны хөрөнгө оруулагч нар барьж бас Гацаасан. нөгөөх нь барь гэдэг бодлоо. Бануурыг 5 толгойд өргөө 5 толгойд өргөө бануур төрөөр одоо бөөрж өдөрөөд нэг юм. За тэгээд Шивава Багнуур одоо энэ цахилгаан станцуудаа эрчим хүчний аюулгүй байдлын асуудал учраас байна. Аюулгүй байдлын төвчөнд төвчлээ. Өөр ихтэй гэж үзэх хэрэгтэй юм. Үн цэний асуудал байгаа тий. Үнэ төгссөн байна. Өөрчлөсөн байдлаар ярьсан. Өөрчлөсөн байдлаар ирсэн байгаа. Одоо диспетчер үндэсний төв эрчим хүчний зохицуул хороон дээр очиж нөгөө гэрээг